энэ төвшний гарсан санал дээр тэр хавдрын эвдэр гэж байгаа энэ дээр яг эвдэр бас зөв судасны өвчлөлт нэг баримт байгаа. Энэ уурхатай холбоотой газар зүйн хөтөлбөртэй холбоотой. Тийм учраас хавдар судасны гэж нэмж авч ганцхан хавдар явж байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр байгаа эрдэнэ медикал эмнэлэг маань яг бүрэн хүчин чадлаараа бас байцлан ажиллахгүй байгаа. Дийлэнх хүчин чадлаар урдсан сэргийлэх үйлчлэг чиглэлж бас эрдэнэ үйлдвэрийн ажил руу чиглэсэн байгаа бол энэ эмнэлгийн хүчин чадлыг бүрэн хүчин чадлаар бид нэр дайчилж ажиллаж чадах юм бол хойд бүсээс энэ шаардлагатай хавдрын сүнжлэгийн 10 орчим Улаанбаатар руу явуулаад үлдсэн 90% эрдэнэт медикал эмнэлэг дээр бид нэр одоо төсвийн зөвшөөрлийг үзүүлэх боломж бүрдэх юм аа гэдэг ийм тооцоо судалгаанууд хийсэн байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн сайд энэ талаараа бас мэдээллийг хийсэн. Энэ хүрээндээ төрийн өмчийн хороо руу энэ өсөлтүүдийг илгээгээд төрийн өмчийн хороо одоо удирдах зөвлөлөө хуралдуулаад эх 7 хоногийн засгийн газрын уралдаанаар энэ асуудлыг бас алавжуулснараа хойд бүс бол эрдэнэт медикал гэсэн одоо төрөлцсөн эмнэлэгтэй болох нөхцөл бол бүрдэж байна гэсэн үг.